За сайн мэдсэн үү? Энэ удаагийн бичлэгээр болохоор их сонирхолтой юм ийх гээд. Тэгээ нөгөө өмнөх бичлэгэн дээр яг нөгөө царай таньдаг систем хийн гэдэг. Тэрэн дээрээ хүний царай таньдаг системд ерөнхийдөө бол яг царайнаас 5 болон 68 468 гэсэн ийм цэгүүдийг аваад тэгээ тэндээс яг хэрэгтэй юмнуудаа хэрэгтэй датагаа аваад нүд аа хамар байна уу яг цэгнээс хамаарат датанаа аваад тийм систем хийдэг. Тэгэнгүүтээ өмнөх бичлэгэн дээр болохоор яг 5 цаг аваад нэг юм яг real time дээр ажиллуулж үзсэн. Тэгээ хоёр нүд хамар тэгээ амны хоёр үзүүр гэдэг яг энэ 5 цагаар ажиллуулж үзсэн. Энэ удаа болохоор юу 468 цаг бүгдийг аваад тэгэнгүүтээ их сонирхолтой 468 цаг авснаасаа гадна тэр дотоос шүүлт хийчихэж байгаа. Яг нүдний нөгөө хүүхэн харааг яг зөвхөн авдаг. Тэгээ хүүхэн харанд яг ингээд юм радиус тавиад яг камертай хэр ойрын хол байна. Тэгээ яг хүүхэн харааг яг авч чадж гинэ үгүй юу. Тэгээ нөгөө сүүлийн үеийн нөгөө уцнууд ч бүр амар болоод байгаа ш нь нөгөө. Хараанаас үгүй нүдний нүдээр ингээд уцаа өдөртөг болоод байгаа ш нь ингээд баруун дэшээ зүүн дэшээ. Яг тэрийг бол тиймэрхүү юм яаж хийдэг үү? Эсвэл яг нүдээр таньдаг юм системийг бас яаж хийх үү гэдэг. Тэрний юу вэ? Part 1 хий гэж бодоод хийж энэ бичлэг. Тэгээ амар хийгээд яг real time дээр яаж ажиллаж байгаа талаар бичлэгийг үзүүлэх гээд байна. Тэгээ одоо энэ удаа бол камерыг л унтрааж байгаа. Камера унтрааж байгаа ажиллахгүй бол яж чад ганцхан камертай гоё. Ганцхан камертай ажил. Юун дээр өмнөх бичлэгэндээ дандаа нөгөө юу ажиллуулж байсан? C# дээр дандаа ажиллаж байсан. Энэ удаа зүгээр шууд Python дээр шууд ажиллаж байгаа. C# дээр хийх бол боломжгүй юм бэлээ. 468 цаг аавна гэх юм. За энэ их гоё. Одоо ингээд яг нүдний хүүхэн харааны яг ингээд юу хараад тойргийг хараад камертай хэр байна хэр бол энэ хэр ойр байна. Яг гоё дагж байгаа зү. Тэнгүүтээ утсан дээр бол бас яг адилхан нөгөө setting яг хийх юм бол яг адилхан ингэж орж ирдэг. Тэгээ энийг үзүүлэх гээд. Юу нь бол гоё ажилт юм байна. Болдго юм байна. Яг модель нь бол яг нийт ерөнхийдөө бол хүмүүс их хвчлэн ашигладаг байсан моделийг ашигласан. Тэгээ тэр модель дээр нэг ингээ ажиллаа үзэнгүүт. Энэ сонирхолтой. Миний камер бүр яг гоё фокуслохгүй байна л. Нэг иймэрхүү. За тэгээд энэ удаагийн бичлэгээр энийг тайлбарлах гад тэгээ яванда цаашдаа яг энэ хүүхэн харааг яг уншиж авч байгаа. Тэгээ энэ хүүхэн хараагаар дамжуулаад цаашаа нөгөө юуны янз бүрийн царай таньдаг системтэй адилхан хүүхэн хараагаар дамжуулаад тиймэрхүү систем хийнэ. Тэгээ тэр системийг хийх болохоор ерөөдөө part 1-ийг ингээд дуусгаж байна. Тэгээ хийчих юм бол энэ чадвал ойрын хугацаанд энэ амжихгүй бол тэгэл жоох удах бах та. За тэгээ дараагийн бичлэгийг уулзлаа бай.